Сайн байцгаана уу? Энэ өглөөний мэндийг хүргье. Танд энэхүү ишлэгийг хуваалцах гэж байгаадаа маш их баяртай байна. Энэхүү ишлэлээр дамжуулж та өөрийн ивэлээ аваарай. Дуулал 96-гийн 2 дугаар ишлэлийг хуваалцъя. Эзэн дуулж түүний нэрийг магтах тун, түүний авралыг өдрөөс өдөр тунхлах тун. Яагаад энэ ишлэлийг би сонгов гэдэг нь өнөөдөр гайхалтай ишлэлд юу гарсан бэ гэхээр эзнийг цаг үргэлж магт. Түүнийг цаг үргэлж алдаршуулж өдөр тутмынхаа амьдралдаа хэрэгжүүлэх гэсэн байна. Тийм учраас эзнийг магтцгаая. Жишээ нь дуулал 150 дээр юу хэлсэн байдаг вэ? Амьсгалтай бүхэн түүнийг магтах тун гэсэн байдаг. Тийм учраас та бид бүгдээрээ өдөр бүрийнхээ амьдралдаа эзнийг магтан алдаршуулж явах хэрэгтэй. Жишээ нь та замд явж байхдаа, годомжинд явж байхдаа, найз нөхдөдөө уулзж байхдаа ч гэсэн Бурхныг магтаж, түүнийг хүндэлж, түүнийг залбирал гуйлтаараа алдаршуулж явах нь чухал. Энийг та жинхэнэ Бурхныг тунхалж байна гэсэн үг. Тийм учраас та бүхэн үргэлж өөрийнхөө амьдрал болон ажил үстэй эзнийг магтаарай. Амжилт. Бурхан та бүгдийг ивээг.